Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Palantir эрүүл мэнд, цэрэг дайн, батлан хамгаалах тагнуулын алба гэдэг одоо маш олон дата өгөгдлийг шинжилээд оновчлолыгээд зөв үр дүн гаргах ийм хэвлэл явахны загварыг боловсруулж байна. Palantir компани бол 321 тэрбум $, үнэлгээтэй. За Nvidia, Microsoft компаниуд Palantir-т бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Хоёрдугаар Alphabet буюу бидний мэддэг нэг Google. За 4.8 их найдын үнэлгээтэй. AlphaFold буюу уургийн нийлэгчлэлтийг хэмэл явахны үндэстээр судлах ийм зүйлийг бол хийсэн. Тэгээд AlphaFold 24 оны Нобелийн шагналыг авч байна. Эрүүл мэндийн Нобелийн шагнал. За ингээд одоо эрүүл мэндийн салбарт бас ашиглаж байна. Уул уурхайн салбарт ашиглаж байна. Одоо бидний мэддэг Rio Tinto компани хөрөнгийн биржлэр $180 тэрбум үнэлгээтэй Австралид байгаа одоо өөрийн Flipper гэдэг нэг уурхаан дээрээ нийт одоо трак буюу том автомашинуудын 60% LED-ний жолооч болчихсон. Хамгийн сүүлд нь хэлэхэд одоо IPO-го 26 оны 6 сарын 12-нд олон нийтэд хувьцаа гаргахаар төлөвлөж байгаа. Одоо дэлхийн хамгийн хөрөнгөчнөд хүн болох Elon Musk үүсгэн байгуулсан SpaceX сансрын хөлөгт хөөрж байна. За алсаас удирдах байна. Дээрэс нь хэмэл оюухан одоо сансарт байгаа зүйлстэй мөргөлдүүлэхгүй байх дээр нь одоо маш оновчтойгоор одоо хэмэл дагуул хөдөлгөөнийг бол хийж байна гэсэн. Тэгэхээр эдгээр компаниудын хувьцааг тэнгэр капиталаар дамжуулаад урт хугацааны хөрөнгө оруулалт болгоо авч боломжтой.